Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан GMP стандартад нийцсэн орчин үеийн дэвшилтэд техник, технологиор томноглогдсон иж бүрэн цогцлбор эмийн үйлдвэрийн нээлт энэ оны 4-р сарын 28-ны өдөр боллоо. Монгол улсын төрөөс үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх, зайлшгүй шаардлагатай эмийг дотооддоо үйлдвэрлэхийг дэмжих бодлогын хүрээнд Монс Групп 2012 оноос Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран олон улсын GMP стандартад нийцсэн эмийн үйлдвэрийн цогцлбор байгуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм а. Харин эмийн үйлдвэр ийхүү ашиглалтанд орсноор үйлдвэрийн хүчин чадал 3.5-аас 3.9 дахин нэмэгдэж, жилд 352 сая шахмал эм үйлдвэрлэх боломжтой болж байна. За энэ үйлдвэр ашиглалтанд оруулснаар монголчуудад хамгийн сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэсэн шахмал эм, ялангуяа бүрхүүлтэй шахмал эм, капсултай эм зэрэг олон төрлийн эм бэлтгэлийг хэрэглэх болж байгаа. За Монголын эмийн үйлдвэрлэлийн хүчин чадал бид нэр тооцож үзсэн. Өнөөдрийнхээс 2 дахин нэмэгдэх болж байгаа юм а. Ингээд энэ хамт олондоо ажлын амжилт төсөлж энэ сайхан үйлдвэрийн нээлтийн ажиллагааг нээснийг мэдгдэе. За энэ үйлдвэр нэгдснээрээ дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадлыг 2-оос 3 дахин нэмэгдүүлэх хүчин чадалтай. За ингэснээр нэг дотоодын бүтээгдэхүүний чанар нэмэгдэж байгаа. За хоёр дээрээс нь бүх Монгол улс чинь бүх эмийн үйлдвэрийг 2020 он гэхэд GMP болох шаардлагатай гэж тавьсан байгаа. Тэгэхээр заавал эмийн үйлдвэр тус болгоно өөрөөсөө GMP гэх шаардлагагүй. Манай энэ том хүчин чадалтай Монгол улсын хэмжээний бүрэн хангах хүчин чадалтай үйлдвэрт аутсорсинг хэлбэрээр манайд бас юмнуудаа өндөр чанартай үйлдвэрлэх боломжтой болоод байгаа. За гуравт гэх юм бол энэ өндөр олон улсын хэмжээний стандарт нийцсэн энэ бүтээгдэхүүнүүд маань олон улс руу экспортлоход бүрэн хангагдчихж байгаа гэсэн үг. GMP стандарт гэдэг нь түүхийн эдээс эхлэн тухайн үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд очих хүртэлх бүхэл шат дамжлага нь ариун цэвэр, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хангаж, эрсдэлгүй бүтээгдэхүүнээр хүн амаа хангах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл олон улсын GMP стандартад нийцсэн эмийн үйлдвэр ашиглалтанд орсноор дээрх боломж бүрдэж байгаа юм а. Нөгөө талаар олон улсын GMP стандартад нийцсэн эмийн үйлдвэрийн цогцлбор байгуулах төсөл нь Монгол улсын эдийн засгийн хөгжил, хүн амын эрүүл мэндийг дэмжихэд томоохон хувь нэмрээ оруулна гэдгийг албаныхан онцолж байна. GMP-гийн шаардлага хангасан ийм авраг үйлдвэр ангуудаа Монгол улсад ашиглалтанд орох гэж байна л да. Тэгэхээр энэ бол бас Монголын төрөөс аж үйлдвэрийн талаар баримталж байгаа бодлогын үр дүн гэж үзэж байгаа юм. За энэ үр дүн бол эрүүл мэндийн салбарт гарч байна. Энэ үр дүнг бол Монголын ард түмэн хүртэх ёстой. Тэгэхээр бид бол өнөөдөр дэлхийн дивжин дээр бол өөрийн гэсэн эмийн бүтээгдэхүүнээ өргөтгөж байна гэдэг бол дэлхийн GMP-гийн шаардлага хангасан эмийн үйлдвэрүүдтэй бас өрсөлдөх хэмжээний тийм үйлдвэрүүдийг Монголд байгуулах анхны суурийг бол үргэлжлүүлж байна. Монголчууд өөрөө өөрсдийнхээ найдвартай эмийг хэрэглэх энэ боломж үе таалгыг таанууд нийлээ. Энэ зөвхөн монголоор хязгаарлагдахгүй. Хэрвээ бид нар олон улсын стандарт нийцсэн энэ сайхан үйлдвэрийг байгуулж байгаа чинь үнэн бол энэ Монголын эм гадаадын олон орон экспортлохын төлөө маргаашаас эхэлж та бүхэн ажиллах хэрэгтэй. Энийг бид төрийн бодлогоор дэмжинэ. Энэ бол бидний төрийн дэмжлэг гэж харж байгаа. Хэрвээ бид нар энэ эмнүүдээ өөрсдөө үйлдвэрлэж чадах юм бол бид нар импортын эрсдлээс хамгаалах юм а энэ төр засаг бас хийнэ. Энийг бид ухаарч байгаа. Тийм учраас та бүхэнд амжилт хүсье. GMP эмийн үйлдвэр нь шахмал болон капсултай эмийг үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэнэ. Одоогийн байдлаар туршилтын бүтээгдэхүүн гарч байгааг албаны их сурвалж хэлж байна. Харин 2 сарын дотор хэрэглэгчид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан GMP стандартад нийцсэн эмийг хүлээн авах боломжтой болох юм а. За хэрэглэгчид бол нэг ойрын 2 сарын дотор бол хүлээж авах боломжтой байгаа. Одоо бид туршилтын үйлдвэрлэлээ эхлүүлээд хагас сар болчиход байна. За хүмүүсийг мэрэгшүүлэх, дадлагжуулах, шинэ мэдлэг мэдээлэл өгөх ийм ажлууд бол 2004 оноос хойш тасралтгүй хийгдэж байгаа. Жилд ойролцоогоор нэг 20 гаруй сургалтууд гадаад дотоодын сургалтуудад бол хүмүүсээ хамруулж байна. За энэ үйлдвэрлэлд ажиллаж байгаа хүмүүс, дээр нь нарийн мэрэгсэн хүмүүсийг бол дээр нь мэрэгжлийн эм зүйч эм найруулагчийн сургалтуудыг бол байнга хийж байна. Төсөл маань анх 2008 оноос төслийн судалгааг яг хийж эхэлсэн. За тэгээд 2010 онд Европын сэргээн босголтын хөгжлийн банктай
хамтарч ажиллаж эхлээд 2012 оноос төслийг эрчимтэй идэвхжүүлж тэгээд 14 онд одоо түрүүчийнх нь GSP стандарт хангасан агуулгах ашиглалтанд ороод 2015 онд одоо үйлдвэр мань ашиглалтанд ороод явж байна. За энэ үйлдвэр ашиглалтанд орсноор монголчууд илүү чанартай, илүү олон нэр төрлийн имийг өөрснөө хэрэглэх боломжтой болно. Дээрээс нь нэмээд улс орны эдийн засагт бол экспортын бүтээгдэхүүн гарна гэдэг бол томоохон хувь нэмэр болно гэж үзэж байгаа. Европын сэргээн босголт хөгжлийн банк нь Монгол улсад үйл ажиллагаагаа 10 жилийн өмнө эхлүүлсэн. Үүнээс хойш нийт 80 төсөлд 1.3 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Харин олон улсын GMP стандартад нийцсэн эмийн үйлдвэрийн цогцлбор байгуулах төслийн талаар Монс группийн энэхүү төсөл нь хамгийн хэцүү сорилт ихтэй төсөл тооцогдож байгаа юм. Өнөөдрийн энэхүү төсөл нь манай банкны стратегитэй бүрэн нийцж байна. Эдийн засгийг сайжруулах, ажил олголтыг нэмэгдүүлэх, импортыг орлох зэрэг заалтууд нь Европын сэргээн босголт хөгжлийн банкны стратегийн зарчим юм. Монс группийн удирдлагыг энд магтах зүйтэй. Ийм хэцүү хүнд төслийг эдийн засгийн амаргүй үед хэрэгжүүлж байгаад нь мөн Монгол улстай хамгийн сайн стратегийг нэвтрүүлж байгаад үүний зэрэгцээ хөрөнгийг амжилттай босгосонд мөн төслийг амжилттай хэрэгжүүлсэнд нь баяр хүргэе. Европын сэргээн босголт хөгжлийн банкны 9 сая долларын санхүүжилт 2010 онд хийгдсэн. Үүнээс 3.2 нь энэ үйлдвэрт зориулагдсан юм. Монсын зүгээс маш сайн ажилласан. Банкны тусламжтайгаар компанийн засаглалыг сайжруулж бүтээн хэмжээ нэмэгдүүллээ. Хамгийн сүүлд онцолж хэлэхэд өнөөдөр бол Монгол улсын хувьд их сайн өдөр. Өнөөдөр өөдрөг зүйлийг бэлэгдэж байгаа өдөр. Монголын бизнес эрхлэгчид дасан зохицох чадвартайгаа харуулж байна. Мөн техникийн шинжилтийг эх орондоо нэвтрүүлж чадж байна. Түүнчлэн эрсдлээ тооцоолж баялаг бүтээж чадж байна. Ингээд Монс группт амжилт бүхний дээдийг хүсье. Мөн та бүхнийг харилцагч нартай хамгийн сайн бүтээгдэхүүнийг хүргэнэ гэдэгт итгэж байна. Монголд GMP стандартад нийцсэн эмийн үйлдвэр нээлттэй хийж байгаа нь туйлын талархалтай зүйл юм. Юуны өмнө энэ төсөл дээр маш сайн ажилласан баг хамт олонд баяр хүргэе. Олон улсын GMP стандартад нийцсэн эмийн үйлдвэрийг нээснээр Монгол улс дотооддоо хамгийн чанартай эмийг үйлдвэрлэх, хэрэглэх боломж бүрдэж байна. Энэ нь Монголын эмийн үйлдвэрийн салбарын томоохон ахиц дэвшил юм. Монгол улс эмийн бүтээгдэхүүнийхээ 30 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэж байна. Цаашид энэ хэмжээг 50% хүргэх зорилтыг дэвшүүлээд байгаа юм. Харин GMP стандартад нийцсэн эмийн үйлдвэр ашиглалтанд орсноор Монгол улсын эмийн үйлдвэрлэлийн хүчин чадал 2 дахин нэмэгдэх боломжтойг албаныхан тооцоолсон байна.